За хай. Би одоо өглөө босоод мөрөө бодох гэж байна. Өнөөдөр болохоор 5 дахь өдөр. Би тэгээд 5 дахь өдөр хичээлгүй байдаг байхгүй юу? Тэгээд өнөөдөр жоохон гарч хичээлээ хий гэж бодоод тэгээд нэг тиймэрхүү байна. Тэгээ би мэргэжлээ салаад сурж байгаа сэтгэлээсээ бас хуваалцъя гэж бодоод одоо энэ бичлэгийг эхлүүлж байна. За тэгээд ямар ч тач нүрээ бодангаа тэр талаар ярилццгаая. Би болохоор одоо юу яаж байгаа байхгүй мэргэжлээ салаад өмнө нь үдцэн байсан ийм суур эрдэмүүдэд үзүүлээд одоо зөвхөн мэргэжлийн хичээлээ үзээд төгсөх байхгүй юу. Тэг ингээ 3 дахь курсээсээ орсон юм би. Тэгээд тэгэнгүүт зөвхөн мэргэжлийн хичээл үзнэ гэхээр нэгдүгээрт би амар юм хэцүү байна гэдгийг мэдчихсэн. Тэг би хичээл сонголт хийхдээ хичээлүүдээ харсан чинь ихэнх ингээ нэгдүгээр курсын хичээлүүд өөрчлөсөн. Би ч одоо нөгөө онл монлоосоо хэлж үзнэ гэж бодож исэн чинь надад яг ингээд олцсон хичээлүүд нь гэх юм бол жоохон юм хэцүү хичээлүүд яг үндэ олцсон ахгүй юу. Одоо миний үзэж байгаа хичээл гэх юм бол би яг 4 хичээл ингээд сонгож чадсан. Өөр хичээлээрээс ингээд сонгож чадаагүй, багш нараас нь асуугаад ч ингээд сонгож чадаагүй. Тэгээд одоо үзэж байгаа хичээл гэх юм бол хуулийн сэтгэл зүй. Тэгээ хямралын үеийн сэтгэл зүй, хямралын үеийн гэдэг нь болохоор одоо нөгөө тийм хямарсан үед одоо юм сэтгэл зүйд гардаг одоо өөрчлөлтүүд ч үт юм уу тий. Тэгээд тиймэрхүү янз бүрийн өвчин тиймэрхүү юмнуудыг судалдаг. Тэгээ бас нэг нь болохоор соёлын сэтгэл зүй гэдэг хичээл байгаа. Соёлын сэтгэл зүй гэдэг нь болохоор одоо улс орон болгон ингээд өөр соёлтой байгаа шүү дээ. Тэр соёлоосоо дамжуулаад одоо сэтгэл зүйд бас юм ямар юунууд байна вэ? Одоо ингээд хоёр улсын соёл өөр байгаа нь хүмүүсийн сэтгэл зүй нь бас ингээд ямар байдлаар өөр байгаатай ингэж холбогдож болох вэ ч юм уу тий. Тэрхүү соёлын сэтгэл зүй гэдэг бас нэг хичээл байгаа. Тэгээ сүүлийнх нь болохоор яг хөгжлийн сэтгэл зүй гэдэг хичээл байгаа. Тэр нь болохоор яг ийм төрснөөсөө эхлээд өөхөх хүртэл ингээд одоо үечлээд ингээ хөгждөг тийм юу байд юм байна л та. Уюуд байд юм байна л та. Тэгээ тэд нарыг бас ингээд судлах тийм ийм 4 хичээл сонгосон заяо. Тэгээд лекцээ ерөнхийдөө нэг эхний талаанаг угаасаа танилцуулах хичээлсэн болохоор би гайгүй ойлгоод исэн. Гайгүй ер нь ойлгоод исэн нэг 60 мар 70 дээр нь ойлгоодсэн. Тэгээд яг лекц орж эхлэнгүүт жоохон амар хэцүүлээд эхэлсэн. Лекц орж эхлээл би нэг юм 50-аас дээш хувь ерөөс ингээ ойлгохоо бэлдсэн лекцнийхаа айгүй олон юм мэргэжлийн хэллэг орж ирээд тэг ингээд өгүүлбэрийнх нь ингээ утгыг нь ерөнхийдөө нэг иймэрхүү юм ингээд байгаа шүү гэдэг нь ойлгоод байгаа хэрнээ нэг л дотор нэг л үгийг нь ойлгохгүй байх юм бол тэр ингээд ерөнхийдөө ингээ ойлгохгүй болчиход байгаа хгүй тэр ингээд юг хичээлээ. Тэгээд би энэ 7 хоног бол жоохон юм хэцүү байсан. Тэгээ дээрэс нь баг болоод ингээ ярилцаж юмнууд байнгут заримдаа тэрийг ойлгохгүй байх ч юм уу. Тиймэрхүү ингээ асуудлууд ер нь айгүй олон надад тулгарсан. Тэгээ би өчигдөр 4 өдрөөс ахгүй юу. Тэгээ би өчигдөр болохоор 3 хичээлтэй байдаг. Яг 4 хичээлийн маань 3 нь ингээ ордог. Тэгээд яа ингээ өчигдөр би бүр яг нэг юм болцсон заяа. Бүр нэг юм сонирн болцсон. Би ингээд чадахгүй байгаа мó би эсвэл ингээд хийж чадахгүй байгаа мó гэдэг нэг юм амар сонин мэдрэмжтэй болцсон заяо. Тэгээ би гэрлүүгээ харж явах замдаа бас ингээд бодож байгаа байхгүй юу. Зарим хүмүүсийн одоо жишээлбэл хамт сурж байгаа хүүхдүүд чинь ингээд бүгдээрээ солонгос хүмүүс байгаа шүү дээ. Солонгос хүүхдүүд тэд нэр ингээд өөрийнхөө хэл дээр сурж байгаа. Тэ би ингээд өөрийгөө харьцуулаад байсан байгаа хгүй юу. Энэ хүүхдүүд ингээд ойлгоод ингээд гоё хичээлээ хийгээд хахад би яагаад чадахгүй байгаа юм бол гэж ингээд тэр хүний одоо нэг би яг ийм үг сонсч байсан ахгүй юу. Зарим хүмүүсийн одоо өөрийнхөө 100 дугаар левел дээр явж хахад өөрийнхөө ингээд нэгдүгээр левелтэй бити тэрийг харьцуулаа гэдэг яг ийм үг өчигдөрс амар санаанд ороод тэгээ би ингээд өөртөө яг тэгжилсэн өчигдөр ингээд өөрийгөө ингээд тэрс сууж агаад нэгдүгээрт ингээд чи угаасаа ингээд мэргэжлээ салцсан. Хоёрдугаар талангууд чи ингээд солонгост ирээд тэгээ нэг жил 2 жил л болж байгаа. Тийм бахад угаасаа чи бүгдийг нь ойлгоно гэж байхгүй штэ. Чи ингээд баг багаар өөрөө сурч чадна гэдэг ингээд өөрийгөө өчтөр ирээд гэртээ ирээд жоохон ингээд зоригжуулсан. Тэгээд ер нь ингээд хоёлаа зүгээр л чатгаараа ингээд сайн хичээлээ хийе. Чи ингээд одоо байгаагаараа чи ингээд сайн байгаа гэж би ингээд өөртөө хэлж өөрийгөө тайвшруулсан. Тэгэхгүй бол яг ингээд нэг юм
чадахгүй байгаагаа мэдэрч ч юм уу те эсвэл за би ингээд дахиад энийг хиймээргүй байна гэдэг юм мэдрэмж төрхөөр хүн ингээд юмнаас амар цутаж эхэлдэг байхгүй юу? Би бас амар тэгдэг гэсэн өмнө нь чадахгүй байх, болохгүй байх гэдгийг мэдэрчил юм бол би ингээ хайчдаг байсан. Хичнээн дуртай байсан ч гэсэнээ. Тийм болохоор би илүү за болноо ингээд би зүгээр хичээж байгаа. Би зүгээр өчигдрийн өөрөөсөө сайн байхад болно. Түүнээс биш бусад хүмүүс би тэр хүмүүстэй өөрийгөө харьцуулах ямар ч шаардлагагүй гэдгийг өөртөө аягүй сайн ойлгуулсан. Тэгээд нэг тиймэрхүү сонин сайхан бол надад болсон. Тэгээ би одоо юу хийх гэж байна гэхээр гарч жоохон хичээлээ хийх гэж байна. Тэгээд ер нь ингээд лекц 1-7 оны лекц гэх юм бол нэг хичээлийн лекц нь ойролцоогоор 30-аас 40 юм слайдтай. Тэгээ би тэр лекцүүдээ ингээд орчуулад уншаад ингээд ер нь амжихгүй байгаа байхгүй юу. Тэгээ би сүүлийн үед яг ийм хичээлээ яаж хийж байгаа вэ гэхээр ChatGPT-гээс аягүй их тусламж авч байгаа. ChatGPT рүү ингээд зургаар явуулаад тэгээ ингээд шинэ өгнүүдийг надад гаргаад өгөөч. Тэгээ ингээд утгыг нь авчруулад өгөөч гэдэг тэгэнгүүт бас ингээд шууд гаргаад өчтдөг заяа. Тэгээ шинэ өгнүүдээ мэдээж угаасаа солонгос хэл дээр сурж байгаа юм чи солонгосоор нь бас сурах хэрэгтэй. Тэгтээ эхлээд ингээ утгыг нь ойлгочоод тэгээ дараа нь ингээ шинэ өгнүүдээ ингээ слайдн дээр ингэж бичээд тэгээ яг ингээд утгачлаад ингээд ойлгох юм бол аюу сайн ойлгоод байгаа байхгүй юу. Тэгсэн чи яасан гэсэн чинь ChatGPT чи ингээл хідэн зураг явуулаад ганц юм орчуулчингууд юу яачаадсан байхгүй юу. За өнөөдөр чиний ингээд ашиглах хэрэгцээ ингээд юу чин лимит чин ингээд дуусчлаа маргааш хэрэглээрээ гэж тэгдэг заяа. Тэг би ингээд гэл ингээл тэгж байгаа байхгүй юу. Тэг би яасан гэхээр өчигдөр яг ирчээд би ChatGPT-ийн юуг нь авсан эрхийг нь хөдөлтөж авсан. Тэг эрх нь болохоор ямар ч юм хязгааргүй. Тэг дээрэс нь илүү аюу олон ийм их сурвалжуудаас гаргаж өгдөг. Тэгээд ингээд аюу олон сайн талуудтай байлээ. Тэгээ би уг нь аль дээрээс авъя гэж бодоол лээсэн. Тэгээд авахгүй яваад исэн шалтгаан их юм бол надад зүгээр амар үнэтэй санагдчихсан байхгүй юу. Би би одоо ийм авч яхаар гэж бодож байгаа өчигдөр ингээд бодсон чинь би ингээ хичээлээ сурахад надад хэрэгтэй байгаа бол надад ингээ хэрэгтэй л юм биш үү. Ингээд авчи да. Ингээд хэрэгтэй хам бол ингээд цаашаа хэрэглээд ингээд явуул надад аюу юм үнцэнтэй хэрэгтэй зүйл байгаа юм байна. Хэрэггүй хам бол тэгээд юугаа буцаагаал ингэчээ гэж бодоо. Тэг би өчигдөр бол ChatGPT-г худалдаж авсан. Тэг өнөөдөр болохоор яг ChatGPT-тэйгээ хамт хичээлээ хийн ер нь бол нэг тиймэрхүү бодолтой байна. Тэгэл нэг тиймэрхүү ер нь тийм амьдрал бол нэг тиймэрхүү өнгөрчийн солонгос. Тэгээд өмнө нь болохоор би ямар мэргэжлэр сурдаг байсан бэ гэхээр би график дизайнер сурдаг байсан байхгүй юу. График дизайн бол яг нэг юм бас яриад идэггүй багшийн зүгээр ингээ ярьж байгааг айгу ойлгочих юм бол өөрөө ярих шаардлагагүй. Тэ нэг юм цээжлээд ах юм байхгүй. Зүгээр л ингээл юугаа хийгээл байж ахт болдог гэсэн байхгүй юу. Яалтчгүй нөгөө нэг нийгмийн талын ингээ мэрэгжил болоод ирэнгүүт хэл бол яалтчгүй аюу юм чухал байдгийн байна гэдгийг аюу сайн ойлголоо. Тэгээд тиймэрхүү бол надаар сонирн байна да. Би тэгтээ өмнө нь нэг удаа бичлэгэн дээрээ хэлжсэн билүү яаж исэн бэлээ. Яагаад нөгөө юм сэтгэл судлаар сурахаар болсон талаараа нэг бичлэгэн дээрээ хэлжсэн санагдаж байна. Тэгээд яг нэг юм өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг давж гараад сэтгэл засалч дээр яваад явж ах үедээ би сэтгэл судлал ямар сонирхолтой юм бэ? Ер нь яагаад ингэт юм бол хүн яагаад ингэт юм бол тэгдэм бол гэд ингээд аюу их юм олон асуудлуудтай тулгараад тэгээд тэр болгоноо би яг ийм засалчийн хүчээр ингэж давж гарсан байхгүй юу? Надад ингээд амар олон ийм асуудал тулгардаг байсан. Яг ийм хүн хоорондын харилцаанд ч тулгардаг байсан. Ганцаараа байх үед ч ингээд өөрийнхөө бодлыг одоо хянаж чадахгүй болох ч юм уу те өөрийгөө аюу их буруутгах ч гэдэм үү те эсвэл тиймэрхүү ингээд шинж тэмдгүүд аюу их илрээд тэрнээс болоод ингээд би юм өвдөд ингэсний эцэст би бол засалт явж эхэлсэн. Тэгээ засалт яваад эхлэнгүүт юу гэж бодсон бэ гингүүт яг ийм асуудлуудаа ингээд би шийдээд эхэлж байгаа шүү дээ тий. Одоо хүн яагаад жишээлбэл өөрийгөө аюу их тэгж буруутгаад идэв юм уу тий. Ингээд тэр бүх ингээд зангилаасуудыг ингээд тайлаад эхлэхээр яг ийм бусад хүмүүсийн бас ийм энэ хүн ийм зангилаатай явж байгаа юм байна да
энийг уг нь ингэчүүл уг нь болно доо гэж ингэж аягүй их боддог болсон бохгүй яг юм тэр зүйлийг ингээ харж чаддаг болоод тэгэнгүүт яадаг гэхээр одоо дотныхоо найзад ч юм уу тий одоо тэрийг ингээ хэлнэ штэ өвөө надад чи ингэл болчих юм шиг байна гэж хэлэнгүүт зарим хүмүүс аягүй ингээ баярлж хүлээж авдаг зарим нь болохоор юу гэж хүлээж авдаг вэ гэхээр бас аягүй буруугаар хүлээж авдаг тийм хүмүүс бол байдаг юм бэл л тий тэгээд за энийг бас ингээ буруугаар хүлээж авдаг хүмүүс байд юм байна тэгээд яг ийм онолтойгоо хамт тайлбарлавал энэ яг ямархуу ингээ үйл явц болоод байгаа юм бол гэдэг ийм бодол надад аягүй их төрж ирсэн байхгүй юу. Тэгээд би за ер нь сэтгэл судлаар сураад үзүүл яа гэм бол гэдэг яг бодол шууд орж ирсэн. Амар хүчтэй надад орж ирсэн. Өнгөрсөн жилийн яг нэг өвөл болох гэж байхад 9-10 сар хавцаанаад яг тийм бодол амар хүчтэй орж ирээд тэгээ би тухайн үедээ зүгээр ингээ бодож яваад исэн чинь биелсэн сэтгэл зүй ангид сурах юмсан гэж бодоо яваадсэн чинь энд нэг найзтай боллоо тэр найз маань нэг юм миний яг орой гэж бодож исэн тийм ангид сурдаг болж таарал тэгэл ингээл авсаар агаал би яг энэ сургуульд одоо ингээ орсон байгаа байхгүй юу тэгээд ийм хичээлүүдийн судлаад үзэнгүүт бас айгүй их ингээд ойлгож байгаа яг юм онолтойгоо холбож өөрийгөө айгүй бас ойлгож байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээ ер нь уг нь хичээлүүд маань айгүй юм сонирхолтой байгаа ч гэсэндээ одоохондоо жоохон миний хэлний чадвар тотмог байгаа байна л гэж би бодож байгаа. Нэг юм өөртөө үйлчилдэг кофе шопт орж ирээ суучлаа. Эндээс одоо юм уу? За би халуун матча авлаа. 음료 제조가 완료되었습니다. 음료를 가져가시면 세척이 시작되오니 멀리 이동해 주세요. 세척이 Ийм бүрхэн жижигхэн газар байд юм байна. Тэгээд миний бодлоор угаасаа өөртөө үйлчлэх юм чи 24 цаг авах гэж би бодож байна. Тэгээд энэ артаа манай хичээн Ирландаас надад авчирч өгсөн зүйл. Би өнөөдөр хоёр уурсан. Хайрлаад ерөөсөө өөрчлөхдөггүйсэн. Би одоо жоохон юм ийцхой гэж бодож байна. Нартаа захианы цаас. Өнөөдөр бас захиа жоохон бичнэ. Бидний мачаад гэхдээ гой сахаргүй юм байна. Зарим газрын амар сахартай яадаг байхгүй юу? Яг жоохон байх шиг байна. Гэхдээ юм нялуун биш. Амар нялуун байхаар ингээ мачны амт нь амар дарагдчихад идэв санагдаад байна надаа. Тэднийх бол гоё юм байна. За би одоо болохоор штий юу яах гэж байна? Өөртөө нэг захиа бичнэ өнөөдөр. Тэгээд найздаа бас нэг захиа бичнэ. Яа тэгэхээр саяхан манай нэг солонгос найзын төрсөн өдөр болоод би уулзаж чадаагүй явж байгаа. Тэгээд бэлгэнд нь хийх тийм захиа бичнэ. Тэгээд хажуугаар нь өнөөдөр нэг лекц орчуулна. ChatGPT-тэй хамт. Тэгээд ер нь миний өнөөдөр хийх юм дуусж байгаа. Тэгээ би хараад сайхан хоолоо хийж идэнэ. Тийм төлөвлөгөөтэй байна өнөөдөр. За би тэгээд юу хийж байгаагаа харуулнаа за. За би ChatGPT-ийг ашиглаж үзлээ. Айгуу дэжгүй гаргаж ирсэн юм байна заяо. Би шууд ингээ файлаар нь оруулчих штеп. За би одоо харуулъя. За миний лекц болохоор энд байгаа байхгүй юу? Тэгээ би энэ лекцээ болохоор яасан бэ гэхээр шууд ингээ файлаар нь оруулаад орчуулаа шинэ үгнүүд ингээ бичээд өг гэсэн байхгүй юу? Тэгвэл тэгэхээр ингэж гаргаж өгөхөр нь би арай ингээ ойлгомжтойгоор орчуулах гээд тэгсэн чинь одоо ингэж байгаа хамгийн эхлээд болохоор энэ зөвлөгөөний ангиллыг надад гаргаж өгч байгаа байхгүй юу? Зөвлөгөөний онлын үүднээс ангилах гэдэг нь болохоор энэ. Тэгээ дотроо болохоор ийм гэдэр ингэж орчуулж өгөөд ингэж гаргаж өгд юм байна. Тэгээд би энэ дээрээс ингэж орчуулад доошлуулад одоо ингэж явах юм байна. Энэ надад аюул дэжгүй санагдлаа. Ер нь ингэж одоо хичээлээ хийх юм бол би бүр алах юм байна. Ой. Тэгээ ер нь бол уган дундын шалгалт хүртэл яг ингэж жоохон төвчээд орчуулад жоохон лекцнүүдээ уг нь уншчих юм бол ингээд нэг тогтооцсон байхад ахаад ер нь юм орчуулах ямар ч шаардлагагүй болчихно гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгээ би жоохон ингэж бүр нэг бүрчлэн орчуулад би угаасаа ямар ч юм мэрэгжлийн хэллэг бүр ерөөсөө мэдэхгүй хүн байгаад байгаа байхгүй юу. Тийм болохоор ер нь яг ингэж орчуулад
нэг ихний 1-2 лекц хичээл алганы 1-2 лекц орчуулчих юм бол би бараг өгнүүдэд цээжилчин гэж бодоод байгаа болохоор за ямар ч гэсэн тэгээд амжилт ажаа амжилт урагшаа юу вэ? Саяны кофе шоп амар сонин юу байхгүй 0 байхгүй юм байна. Тэгээ миний бүр шээс хүрээд юм утсан болохоор тэг би ямар ч тач гэртээ ороод ирлээ буцаад. За би өнөөдөр ингээд ерөөхдөө зүгээр хичээлээ хийгээл хоолоо хийж идэл. Тэгэл өнөөдөр маань ер нь ингээд дуусах бах. Тэг би дараагийнхаа бичлэгээр болохоор ChatGPT ашиглаж байгаа. Давуу талуудыг бичиж за одоо нөгөө яг худалдаж аваад яаж одоо ашиглаж байгаа нь тэг хичээлүүд дээр хэрхэн ингээд ChatGPT хэрэг болж байгаа гэдэг талаар би нэг гоё бичлэг хий гэж бодлоо. Тэгээд энэ удаагийн бичлэгийг энэ төрөд хүргээд дуусгая да. Bye bye.